Дэлхийн хамгийн аюултай 10 улс. Эдгээр нь терроризм, дээрэм хүчирхийлэл, иргэний эмх замраагүй байдал зэрэг эрсдлүүдтэй холбоотойгоор аялахад хамгийн аюултай тооцогддог дэлхийн 10 улс. Бүгд 4-р түвшин буюу аялахгүй байх гэсэн ангиллалын анхааруулгатай орнууд бөгөөд энэ нь жуулчид болон аялагчдад гэмт хэргийн өндөр эрсдлийг засгийн газраас анхааруулсан ангиллал. Ингээд бүгдээрээ дэлхийн хамгийн аюултай 10 улстай танилццгаая. 1-р Афганистан. Афганистан нь Аз тивд орших уулархаг далайд гарцгүй улс бөгөөд 2021 онд Талибан эрх мэдлийг авснаас үүдэн засгийн газрын докторгүй байдалд орсон. Энэ нь Афганы исламын бүгд найрамдах улс нуран унаж үндэсний аюулгүй байдлын хүчнүүд задран тарсантай холбоотой юм. Улс төрийн энэхүү урсдмал нөхцөл байдлын тус улсыг дэлхийн хамгийн аюултай орнуудын нэг болоход хүргэсэн. Мөн 2022-оос 2024 оны хооронд үер болон газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигуд улс орны олон бүс нутгийг сүйтгэсэн. Автозамаар зорчих үед терроризм, зэвсэг гэмт хэрэг зэрэг хүчирхийллийн эрсдэл өндөр байдаг. Ялангуяа аслагдсан бүсүүдэд. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн эсрэг улс төрийн хамтлагын ялгарлал нь аялагчдын аюулгүй байдалд нэмэлт эрсдэл үүсгэж болзошгүй. Гол үзүүлэлтүүд: аяллаа анхааруулгын түвшинд 4-р түвшин буюу аялахгүй байх. Дэлхийн их тайвны индекс 163 орноос 158 дугаар байр. Улс төр иргэний доктортой байдал. Маш сул, докторгүй засаглал, институтын дэмжлэггүй байдал урт хугацааны мөргөлдөөнтэй. Эрүүл мэндийн эрсдэл, полио вирус, улаан бурхан, денге халуурал, галзуу өвчин гарах эрсдэлтэй, вакцин, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал. Чухал мэдээлэл. Афганистанд зорчих хүмүүс дэд бүтцийн асуудлуудыг анхаарах хэрэгтэй. Жишээлбэл интернет тасалдах явдал байнга тохиолддог. Мөн Америк нэгдсэн улсын элчин сайдын яам 2021 онд үйл ажиллагаагаа зогсоосон тул консулын тусламж хязгаарлагдал байдаг. Их Британч мөн аялагчдад зөвхөн хязгаарлагдмал дэмжлэг үзүүлдэг. Нийслэл Кабул хотод хүн их төвлөрсөн газруудаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь хулгай, хүн хулгайлах хэрэг гардаг. Энд эсрээгүй бөмбөг дэлгэрэх аюултай зүйлс түгээмэл байдаг тул зөвхөн хатуу хүчлэлттэй зам, явган хүний замаар зорчихыг зөвлөдөг. Энэ эрсдэл Херат болон Хелманд бүсүүдэд ч өндөр байдаг. Орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээг хүрэлцээгүй, авахд хүндрэлтэй байдаг тул шаардлагатай жороор олгодог эмүүдээ биедээ авч явах хэрэгтэй. Мөн яаралтай үед эмнэлгийн нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө урьдчилан бэлтгэх зүйтэй.